Сайн байцгаана guys. Өнөөдөр нэг цамхан влог хийж гэж бодож байна. Жил болгон байгаа манайх гэр бүлээрээ нэг алинд явдаг боломжтой байхгүй. Сүүлийн бараг 4 жил, 5 жил орчим явж байна. Өнгөрсөн жил явж чадаагүй. Тэгээд өнөөдөр бүр цаг гарган байгаа юм байж явах гэж байна. Цаг агаар бол сайхан байна. Сэрүүхэн дүү. Тэгээд халуун ч аяг хэцүү юм. Тэгээд өнөөдөр явах гэж байна. Манай гэрээс 2 цагийн явах гэж байна зайтай. Бид нар сая хаана орчлогоор ороод ланчндаа идэх юм болчихлаа. Очоод тэнцэн байдаг хоолны газрууд нь жоохон онцгой юм байдаг байхгүй. Нөгөө пицца, бургер, хотдог, мотдог тиймэрхүү юмнууд байдаг. Тэгэхээр тэндээс идэх юм болтдгүй. Эндээс нь аваа явцсан. Тэр өглөө босоод цаймаага ууцсан байгаа. Тэгээ замдаа гараад очоод ямар юм байдгийг үзүүлээ. Thank you for choosing Starbucks. What can I serve for you? Regular coffee with grande size cream, 4 pumps of classic syrup, please. You got it. Anything else? That's it. It's $4.62. Thank you. Thank you. Нэг цаг болтлоо 45 майл. За хөрөөд ирлээ. Нилээ олон машин байна. За энд бол гадаа алгана. Эсвэл энэ тэрэг аваад орчих болох юм байна. За тэгээд энэ pumpkin-ууд зарж гин. Эндээс нь өөртөө сонгож аваад тэргүүр зөндөө байгаа. Сонгож аваад энэ усаар угаагаад энэгээр сойтогдоод цэвэрлээд авчна. За тэгтээ буцаж хурж ирээ тэнцээ хилдүүлээд мөнгөний төлдөг байгаа. Энд болохоор дэлгүүр нь байна. Дараа нь дэлгүүр рүү орно. Эхлээд тэр цаашаа яваа тэрүүгээр үзүүлээ. Ох энэ яасан юу болсон pumpkin тий. Яар ургацсан юм шиг. За эдрийг бол бид нар мэднэ. Цагаан өнгөтэй байна. Энийг сонгон шиг харагдаж байна. Том цагаан. Янбайно гэдэг байхгүй. Oh wow, энэ нэр. Oh wow. So funny. Энийг хийсэн юм байна. Энийг хийх гэж 9 цаг болсон гэж байна. За, сая ийм уут авчлаа. Энэ том уут нь $19 гээд жижиг уут нь хүүхдийн жижиг уут нь $12 гэж байна. Одоо бид нар энэ ингээд орж ирээд зогсож байгаа тийм тэрэг рүү суугаад тэгээд нөгөө алюминыхаа талбаар руу явах юм. 2 жилийн өмнө бид нар энэ чинь ирж яхад манай энэ тэрэгтэй байсан. Хоёр баг маань ер нь 2 тэрэгэн дээр явдаг байсан. Тэрэгтэй авах юм бол энэгээр нь наан тэрэгээ тавьчихад тэгээд тэрэг нөгөө морин тэрэггээр шийдэл трактор руу гасуу. Одоо бол бид нар тэрэг мэрэгний шаардлага байхгүй өөрсдөө гүйдүүлсэн. Goodbye. Нарт цэцгүүд байна. Эндэлтэй хүүхдийн тоглоомнуудтай бид нар буцахтаа яшаа орно.
За эндээс эхлээд ингээд алюминий толгой нь эхэлж байна. Jump. За ингээд ийм байт юм. Ингээд алюминуудын сортууд нь чи бичсэн. За энд бол жишээ Golden Dale гэж юм те. Энд Z-Star гэж байна. Тэгээ тийшээ нөө Gala, Fuji гэдэг ингээд сортын алюминууд нөө. Бидний авдаг нь болохоор Honey Crisp гэдэг. Хамгийн гоё шүүслэг, чихэрлэг нь. Амт нь шал өөр үт юм билээ. Энэ юу чинь Golden Dale гэж нэхэд те. Honey Crisp-ийн цаашаа ийшээ аваа гэсэн. Тэгээ сая зааварчилгаа өгч чинь. Тин чи нэг юм шар тууцтай ийм юунууд байгаа юм байна. Шар тууцтайгаас нь авч болохгүй шүү. Арай түүх авч болно гэсэн. Энэ 9 сар нэлээд гараад баг 10 сар болж байгаа болохоор алюминууд нь бүгдээрээ болцсон. Тэгээд энэ модныхын доогоор байгаа алюминууд нь бүгдээрээ унтсан юм байна. Эсвэл түгээд авцсан юм байна. Тэгээд одоо жишээлбэл энэ дээр ингээд ийм дээд хэсгээрээ нэг жоохон цөөхөн байна шүү дээ. Тэгээд энэ нэг ийм урт нэг ийм саваанууд байдаг хөөхгүй. Дээдлийнх нь алюминуудыг авдаг. Тийм юм байна уу гэдээ асуусан чинь чи байхгүй энэ жил байхгүй гэдэг чинь. Тэгээд очихдоо сая давхар нөгөө юм шар тууцтайгаас нь авч болох юм уу болохгүй юм уу гэдгсэн чинь болноо яг тэндээс нь л аваарай гэдэг чинь. За тэгээд энэ шар тууц руу тэгээ орё доо. Энд гоё алюминууд байна. Гацаар бах алюминууд. Эдгээр нь болохоор бүгдээрээ шилжчихсэн. Эсвэл антитцсэн байна. Энийг яаж авах вэ? Нэг аль нь шийдчихвэл. Оо чаавас. Ух бах унаад. Тийм бэ. Мөн гоё ирж байгаа шүү дээ. Амны хажуугаар ингээ шүүрсэн бүр ингээ асгарч шít. Хөөчлөө. Дээрээс эднэрийг авмаар байна. Яаж авах вэ? За энэ хэд гоё амт идэг үү байна уу? Энэ гоё юм биш үү? Тийм байна. Энэ гоё. Энэ бас гоё юм аа. Энэгээр гоё шүү дээ. Энэ гоё хэрэгтэж байна. Дотроо. За ингэсэн бодвол хэрэггүй. Энэгээр гоё аа. Энэ бас гоё харагдаж байна. Сүүкүнд гардаг нэг цэцэг чимээс дуул гэдэг шиг л байна шүү дээ. За өсрээд аваарай надад. Хурцгил юм бол надад ч унаад байна. Зөв. За аутруу гооч. За бидний уут ирэхэд дүүрлээ. Энэ том уут, энэ гурван жижиг уут шүү дээ. Дахиад нэг уут байх хэрэгтэй тийм. Тэр шүү дээ. Энэ нөхөд дүүрэг. Уутаа дүүргчлээ. Хэдэн алим мэдчихлээ. Тэгээд одоо ханчлаа шүү дээ. Одоо буцъя та тий. Өөр юм байсан бол идэл яваад тахгүй гэдэг. Алим болохоор нэг хоёрыг идэл, нэгийг идэл, хоёрыг идэл болчихлоо юм л да.
Энд ихтэй газраар болсон нэлээд юм хэмжээ. Гоё хэвчээ та. За нашаараа. Энд амжаа суучих та. Машин руугаа очиод альмуудаа тавьчих үед лээ. Тэхүү амраа. Тэгээ буцаад ирээ тий. За энэ дэлгүүр нь байна. Бараа маранч явах тий. Энэ гоё яж магадгүй юм да. Энэ бүр халуунаар байна шүү дээ. Apple cider donut гэнэ. Алимны шүүс, тийхээ алимны шүүс. Энэ medium apple salsa гэнэ. Цугийн балан. Яг ч одоо бид нарт бол нэг авъя гэсэн юм алга. Гэхдээ яг хөө тэр нөгөө apple cider тэнцээ нэг юу гоохгүй слаши гэдэг одоо мөстэй уух юм гэсэн. Тэрийг намсаж үзье гэж бодож байна. Тэгээд тэр apple cider donut гэсэн байсан. Тэр нарийн бов. Тэрийг намсаж үзье. Өөр сонирхчмаар юм юу нэрвэр. Pumpkin pie гэж эдэн тэрс надад бол таалагддаг. Одоо apple pie те. Чи Dutch apple pie mini caramel apple walnut pie гэж. But the kid's eating me right now. Яа, орчлохоос авсан. Bro, is it coffee? Is this a joke or За энэ бол яг цэвэр нөгөө алюминий шүүс a joke? мөстэй. Тэгээс амталж үзлээ. What is Амт нь айгүй гоё тийм эсгэлэн тэгээ гоё хүүтэн айгүй гоё тааламжтай амттай юм байна. and then За энэ болохоор юм apple cider donut гэсэн. Яг шинэхэн бейк хийсэн. Бүлээнээр шахав байна. За тэгээд тийм хурц амт мант бол байхгүй. Яг гоё тохир таарсан нарийн бов байна. Энийг энтэйгээ холиод идэхэд бол янзын гоё амттай байна. Бас дээрэс нь бид нар нэг орос тэдгүүрээс юм крем ахын тако авсан байгаа. Одоо энийг идчихэд тийшээ очиж үргэлжлүүлээд тэргээр өөр юу вэ бас үзэн дээ. За тоглоомын газар ч байх тий. Тийшээ ороод нэг жижиг сажиг зураг мураг ахуулдаг. Тэгээд тоглоомын юм байгаа. Цаагаараа. Тийшээ орох гэсэн чинь нөгөө нэг энэ олбор шарын бугундаа зүүдэг бугуувч хэрэгтэй гэн. Тэр нь тэгээд тийшээ нэг ороход нэг хүүхдээ $17 юм байна. Тэгээ бид нар тавлаа байгаа. Тэгээ орох уу гэдгсэн чинь манай том хүү жоохон ядарсан юм уу яасан ормооргүй байна гэж тэгж байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бүгдээр орохоо боллоо. За энэ бол нөгөө нэг хоолны газар нэг. Тинчээ одоо бургер, попкорн гэх мэтчлийн юмуд харагдаж байна. Ер нь бол тэгээд нэг амралтын өдөр хүрчээ цагийг сайхан гэрэлтээр өнгөрөх сайхан газар байна уу? Та бас ирээрээ. Нэг гарцлаа. За бид хэдийн үед одоо эндээс
Бидний хувьд одоо эндээс pumpkin аваад очиж үзэж байгаад тэгээд ерөнхийдөө гэрлүүг арай дөө. Эндээс бараг цаг 30 минут байгаа. Сонин өнгөтэй попкорн үүдэж байна. Энэ нь бол жишээлбэл ийм байна. Энэ нь болохоор ийм байна. Энэ артлах шаалгаш. Ийм юм байна. Pumpkin-ийн цутан шил хийж байгаа нэ. Хорог нэрлээд сайн дээр тавиад. Yes. Энэ стикийг энэ дээр наагаад гээд $4.20 болж байна. За, ингээд ихтэй харъя да. Өнөөдөр сайхан өнгөрүүллээ. Та ядас тэгээд энэ болохоор All Season Orchard гэдэг Woodstock, Illinois-д байдаг газар. Тэгээ сонирхол дэшигээ бас хурж ирцгээгээрээ гэр бүлээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрээ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.